Ургал манхан говийнхоо наран ургал. За хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар зохион байгуулагдаж байна. Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 2100 суралцагч болон суралцж байна. За танхимаар хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулаад за ковидын энэ цар тахал бүхий нөхцөл байдалд бол хүүхдүүдийн эрүүл ахуй халдваргүйжилтэл тэр эрүүл мэндийн анхаарах асуудал бол маш чухлаар тавигдаж байна. За тэгээд сургуулийн маань хувьд бол ариутгал цэвэрлэгээ үйлчилгээгээ хүлээж аваад хичээл сургалтынхаа үйл ажиллагааг чигдрүүлээд ингээд явж байна. За эрсийн хувьд авч үзэхэд бол хичээлийн эхний өдөр 93% таа байсан. За өнөөдрийн хувьд бол сурагчдын маань эрс 94.6% таагаар явагдаж байна. За эцэг эхчүүд болоод хүүхдүүдтэй анхааруулж хэлэхэд за маскаан тогтмол зөөх, гараа ариутгах, хүн хоорондынхоо зайгаа баримтлах гэх мэт одоо зүйл дээр бол анхаарах шаардлагатай байна. За сургуулийн хувьд бас нэг хийгдэж байгаа чухал одоо шинэлэг ажил бол үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгоод ингээд сургууль өөрөө галтгоондоо хэрэгжүүлээд явж 1300 хүүхэд л үдийн хоолыг идэх юм аа. За хүүхдүүдтэй одоо шим тэжээллэг, за эрүүл одоо халуун хоолоор үйлчлэх тал дээр бол анхаарч байна. Хүүхдийн өсөлтөнд, хүүхдийн одоо бие биедрийн өсөлт хөгжилтөнд бол хоолны шим тэжээллэг байдал бол чухал учраас энэ дээр бол манай хамт олон санаачлан одоо ингэж хичээнгүйлэн ажиллаж байна.